За 1992 оноос 2000 он хүртэл бол нэлээд хөгжлүүд явсан. Энэ хөгжлийг ардчлалын одоо хамаг юмыг авчлаа гэдэг яриа маш их байдаг. Зарим их хурлын гишүүн энийг ярьж байгаа. Тэгэхээр энэ цугаа их хурлын гишүүдээр төлөөлүүлэн бас энэ үед одоо хөгжил яаж явагдсан талаар би Ховд аймгийн жишээн дээр би та бүхэнд хэлье. Тэгэхээр Ховд аймаг 16 сумтай бүх суманд нэгдэл байсан, ахуй үйлчлэгээ байсан, худалдаа бэлтгэлийн анги байсан. Энэ одоо хөгжлүүдийг бүгдийн тухайн үед нэгдлийн дарга байсан, тэр ахуй үйлчлэгээний дарга байсан, худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан, тэр бүх хүмүүс бүгдийг хөгжилж авсан. Дээрээс нь Ховд аймагт 40 үйлдвэр аж ахуй нэгж байсан. Түүнийг бүгдийг нь Монгол Ардын намын гишүүд авсан. Тэндээс хоёрхан хүн, өөрөөр Ардсан намын Бямба Мурат 2 энэ одоо өөрөөрийнхөө ажиллажсэн газараа авсан. Дээрээс нь Мегмар Дорж, Төвдөн Дорж нарын эхлээд Монгол Ардын Усгалд намын гишүүн байж байгаа сүйд Ардсан намд оржсэн хоёр нөхөр бас энэ хөвчлөд авсан. Ингээд тооцоход бол нийт одоо аж ахуйн нэгжийн 94% тухайн үеийн Монгол Ардын Усгалд намын гишүүд байсан ийм хүмүүс хөвчлөж авсан төвхтэй юм аа. Дээрээс нь Ховд аймагт 1200 орон сууц байсан. Энд нь бол дандаа тухайн үеийн дарга нар байсан. Дээрээс нь Монгол Ардын намын Усгалд намын гишүүд байсан. Ийм одоо идэвхтэй нэр хүндтэй тэр хүмүүс авсан. Мэдээж эндээс олон хүмүүс сүйд намаас солиод одоо манайхлаа орсон байх. Жишээ нь одоо тухайн үед аймгийн застраг байсан, Галбаатарх орлогч дарга байсан хайдав нар гайлын байрнаас байр аваад сүүлдээ тэндээсээ хөөгдсөн байгаа. Тэгээ төгс өгөхөд ийм байна. Тэгэхээр энэ дээр бол манай энэ ажлыг танилцуулж байгаа яг Ховдоос сонгогдсон Бям цогт энийг сайн мэдж байгаа худлааг бол худлаа гэж хэлээрэ. За тэгэхээр ер нь бол энэгээр бол ер нь бол хөгжлийг бол Монгол Ардсан намын одоо бас хамтарсан засаг тухайн үед байсан. Дээрээс нь 96-аас 2000 оны хооронд Ардсан нам байсан. Тэр үед хийсэн боловч одоо үр дүнгийн Монгол Ардын намын авсан гэсэн үг. Тэгээ ер нь төрийн өмчийн томоохон компани хөгжлийн асуудлыг бас ингээд төгс өгөхөд энэ намайг 3 удаа суухад 3 удаа орж иж байна. 2018 онд орж ирсэн, 2022 оны төсвөр бас дахиж орж ирсэн. Хоёуланд нь амжилтгүй болсон. Тэгээ энийг одоо болов амжилтаа хийхийг та бүхэнд хүсье. Гол нь. Гэхдээ энэ хөгжилд бол миний одоо хардж байгаагаар бол 2016 оноос хойш маш их олон хулгайг өнөөдөр энэ Монгол Ардын намын гишүүд одоо энэ жидүүгийн хулгай, одоо энэ төсвийн хулгай, одоо ковидын хулгай, нүүрсний хулгай энэ төргээд одоо бүх зүйлээр хулгайд холбогдсон тэр хүмүүсийн одоо гоцсон дороо хийсэн мөнгө яг энэ одоо хөвчлөлдөр одоо албан ёсны хөрөнгө болж орж ирэх ийм магадлал маш их өндөр байгаад байна. Тийм учраас энэ одоо хөвчлөлд орж байгаа хөвчлийн асуудлыг маш ил тод хийх, тэр хулгай мөнгийг одоо албан ёсны болгохгүй байх ийм асуудлаар маш хариуцлагатай байх ёстой. Мэдээж одоо энэ төрийн өмчийн компанийг хөгжлөх, энэ одоо эддэг уудаг энэ их хурлын гишүүд, сайд дарга нар өөрсдөө цүнх баригчдыг аваач тавьж байгаад хулгайлдаг ийм зүйл маш их байгаа. Энийг хөгжлөх нь зөв. Тэгвэл энэ дээр та бүхний одоо хулгайлсан мөнгө албан ёсны болохоос одоо бид нар үнэхээр одоо өгтлээ айж байна. Ард түмж гэсэн айж байгаа. Тийм учраас энэ дээр ялангуяа одоо сөрөг хүчний энэ одоо хүмүүсийг оролцуулж энэ хяналттай байлгах, хоорондоо нийлж байгаад хуулиудад бүгдийг нь авчихааргүй ийм нөхцөл байдалд одоо оруулахгүй байх талаар бас маш хариуцлагатай ажиллана шүү гэж одоо хэлмээр байна. Баярлалаа. Та Бям цог сайд хариулна. За. Ер нь яг тодорхой хувь нь үнний ортоо. Монголчуудаас өнгөрсөн хугацаанд явуулсан өмч хөгжлийн үр дүнд Монгол улсын иргэн болгон өмчтэй болсон. Урд нь бол төрийн өмч, нийтийн өмч гэдэг одоо иргэд өмчгүй байсан бол үндсэн хуулиараас хувийн өмчийг хуулиар хүлээн зөвшөөрч үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн. Үүний үр дүнд монголчууд бизнес эрхлэх, орлого олох, өмчтэй байх, өмчөө захиран зарцуулах, өмчөө бас өв уламжлуулж үлдээх, өв залгамжлуулж ийм боломжтой болсон. Энэ бол одоо өнгөрсөн хугацаанаас өмч хөгжлийн бас тодорхой үр дүн. Малчид маань малтаа болсон, иргэд маань төрийн өмчийн орон сууцнд амьдардаг, түүнийгээ худалдаж борлуулж чаддаггүй байсан бол
Өнөөдөр бүгд одоо хувийн орон сууцтай хувийн өмчтэй болсон. Монгол улсын одоо иргэн болгон бас 0.07 газрыг бас өмчилдөг болсон. Ийм бас олон давуу талууд бол бий. Гарсан бас алдаа завхрал бий. Тухайн үед одоо мэдээлэл дойрхон мэдээлэл хаалттай байдлыг ашиглаж сая одоо ярьж байгаа бүрөөдөчний асуудлыг зөвхөн Ховд аймагч биш. Монгол улсын одоо 21 аймаг 330 сум Улаанбаатар хотын бас томоохон одоо аж ахуй нэгжүүдийг хөвчлөх асуудал дээр бол хөвчлөх нэрээр хууйлдах, хулгайлах иймэрхүү бас алдаа завхрал гарсан. Энэ алдаа завхрлуудыг бас засаа залруулаад одоо улам сайжруулаад өдөө хүртэл ингэ явж байгаа. Одоо ярих юм бол одоо 96-аас 2000 онд бас одоо төрийн өмчт олон компаниуд ямархуу байдлаар яаж дансандаа мөнгөтэй байжгаад хулгайлагдсан, хөвчлөгдсөн билээ гэдгээс ахуулаад яриул бас одоо зөндөл юм байдаг. Гэхдээ бид нар одоо урагшаага харж юу хоошоогоо харж өнгөрснөө ярмааргүй байна. Урагшаага харж өнгөрсөн хугацаанд гарсан алдаа завхралыг яаж давтахгүй байх вэ? Цаашдаа одоо энэ төрийн өмчийг яаж үр ашигтай болгох вэ? Төрийн одоо хувийн өмчл эдийн засгт оролцож байгаа оролцоог яаж багасгах вэ? Ингэхдээ төрийн өмч компаниудыг ил тод нээлттэй хөрөнгийн бииржээ дамжуулж хувьцааг нь одоо худалдаж илүү үр ашигтай болгоё. Хувийн өмчлөө бас эдийн засгт оролцоог нэмэгдүүлээ. Иргэдээ бас аж ахуй бизнес хийхэд төрийн өмч компаниуд оролцохгүй байх. Энэ боломжийг бүрдүүлэх гэсэн зорилгоор барьж ирсэн. Эндээс улам сайжруулж байгаа. Энэ удаач гисэн улсын хурлд өргөн барьж байгаа энэ тогтоолын төсөл бол илүү нээлттэй, илүү одоо либерал, илүү одоо их хурлын гишүүдийнхээ санал бодлыг тусгаад өмнөх алдааг дүгнэлт хийгээд цаашаа олон нийтийн оролцоо, олон нийтийн хяналтанд ор өмнөх алдааг давтахгүй байх зорилгоор одоо оруулж ирсэн тогтоолоо. Тэгээд их хурл дээр их хурлын гишүүд маань хэлэлцээд бас илүү сайжруулаад явна гэдэгт итгэж байна. Баярлалаа.